Шинжилгээний 107.5-аас хэрхэв та бүхэнтэйгээ мэдчилж байна. За манай амьдрах ухаан нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэх гэж байна. За энэ нэвтрүүлгээрээ амьдрах ухаан бясалгалын багш Ган Төгс багштайгаа бид одоо амьдрахын талаар, энэ ухааны талаар сэдвүүдийг хөндөж ярьдаг. Тэгээ бид хоёр одоо ерөнхийдөө нэг тэр юу вэ, энэ юу вэ гэж ийм асуултан сэдвүүдийг их хөндөж ярьж байгаа. Тэгээ өнөөдөр ч бас одоо энэ уламжлалаад агаад зүүд гэж юу вэ гэдэг талаар ярихаар шийдсэн. Ер нь бол зүүдний тухай маш олон одоо бараг л одоо яриаггүй өнцөг байхгүй байх гэж бодохоор. Гэхдээ энэ дундаас яг таны хувьд хүмүүст энэ зүүд гэдэг зүйлийг яг чухам аль талаас нь хараасаа, алийг нь ойлгочоосоо гэж бодож та одоо өөрийнхөө бодлыг хэлье гэж бодож байна. Яг манай монголчууд зүүдэнд бас их ач холбогдол өгдөг. Зүүдээ мань чанаараа юу зүүдэлсэн байна гэдэг. Зарим хүмүүс бүр миний зүүд биелдэг гэдэгт итгэцэн байдаг. Тийм учраас одоо эвгүй зүүдлэхээрээ тэрнээсээ яагаад яана одоо миний зүүд биелдэг юм чи одоо энэ биелэх байх гэж тэгээд хэсэг хугацаанд дараа тэр нь бэлэхээр за тэр харахгүй би зүүдэлсэн тэгээ биеллээ гэд. Үнэн хэрэг дээрээ бас зүүд бол тэгж их ач холбогдол өгöd хар зүйл бол биш. Энэ бол ухамсарын л нэг оршихуйн төвшин. Яг зүгээр зарим хүнд бол ойлгомжгүй байж болох боловч ухамсар бол янз бүрийн төвшөнд оршиж идэг. Өөрөөр хэлбэл байр гэхэд нэг давхар, хоёр давхар, гурван давхартай байдаг гэдэгтэй адилхан зарим байрны нэг давхарт нь дандаа үйлчлэгээний төвүүд байдаг, хоёр давхарт нэмлэг байдаг ч гэдэг юм. Яг тэрнтэй адилхан бидний ухамсар тодорхой давхруудад байдаг. Тэр давхарт байхдаа яг тийм л юм хийж идэг гэдэг. Тэгэхээр эхний давхар бол сэрүүн гэж байдаг. Сэрүүн оршихуй. Бид нар одоо сэрүүн байна. Энэ сэрүүн байгаа үед бид нэр зүүдлэгчгүй, энэ сэрүүн байгаа үед бид нэр 50 байж чадахгүй, тийм ээ. Тэрнтэй адилхан зүүдэлж байгаа үед бол бид нэр сэрүүн байдаггүй. Нойрны төвшин гэж байдаг, нидра. Унтж байгаа үе гэж байдаг. Унтж байгаа дотроо зүүдний төвшин гэж байдаг, зүүдний оршихуй. Тэгэхээр зүүд бол одоо яг биелээд байдаг, биелээд байдгүй гэж нэг ач холбогдол өгöd байх зүйл уул нь бол биш. Зүүд бол 4-5 хаан шалтгаанаас болж үүсдэг гэж үздэг. Энийг эртнээсээ гигантнууд ингэж үзэж тайлбарладаг гэсэн л да. Чиний ухамсар чинь тодорхой төвшөнд оршиж байна. Ийм төвшөнд орших юм бол ийм байдгаа гэдгийг бол одоо онш тавьж байгаа юм шиг бид нарт бол хилцсэн байсан боловч бид нар энийг анзаарахгүй байсараад өнөөдөр зүүдийг их өөрөөр ойлгож авдаг болсон. Тэгэхээр зүүд бол нэгдүгээрт тухайн унтж байгаа газрынхаа энерги тэр газрынхаа байгаа байдлаас болоод хүнд нөлөөлж идэг. Жишээ нь би Германд очсон байлаа гэж үтэй. Тэгээ би Германд байгаа юм чинь тэнд чинь дандаа л хүмүүс германаар ярьна штэ. Гэтэл би унтж байхдаа өөрөө германаар ярьж байгаа зүйлээ яг германаар ярьдаг. Энэ юу толботой гэхээр зүгээр би германаар ярьдаг орчинд очсон байгаа учраас өөрийгөө би германаар ярьж байгаагаар зүүдэлдэг. Эсвэл одоо маш их хэрүүлтэй уралтай газар байж байгаа л унтахад чи зүүдэндээ хэрэлдээд унах жишээтэй. Эсвэл зүүд чи ингээд маш их юм хүсээд байна. Тэр чин биелээгүй маань зүүд болж ухамсарт нөлөөлдөг. Эсвэл мөрөөдөж байгаа зүйл маань, болоогүй зүйл маань ихэвчлэн болоод өнгөрцөн үйл явдлаас зүүд үүсдэгэ гэж үздэг. Гэтэл болоод өнгөрсөн үйл явдал маань чухам юу вэ гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Яг энэ амьдралд маань болсон юм уу? Энийн урд урдны амьдрал болсон юм уу? Мэдэхгүй. Тийм учраас бол бид нар зүүдэнд бол уулна тэгтлээ ач холбогдол өгвөл тэгтлээ айгаал эсвэл тэгтлээ итгээл ажил үйлсээ цалгардуулаад байх бол шаардлагагүй. Энэ бол зүүдэнд бол ухамсарын нэг төвшин, долгионы нэг хил бэлцлэл гэж ойлгоход болно. Хэдий ч нэн чи зүүдгүй амарч чадчихээн тэр хэмжээгээрээ чи хүчрэхэг байна гэж ойлгож болно. Зүүдлээд байгаа бол чи сул дорой болцсон байна, дархлаач муудсан байна, ядарсан байна л гэж ойлгож болно. Яг манай хүүд нэг сүүл одоо нэг хэдэн жилийн өмнө шинэ цаг аваад тэгээд л одоо тэр болгонд юугаа нойроо ингээл яасан чинь гоо бүдэр цаг чинь одоо бүх юм бүр цаг минутаар хилээд болдгоо. Одоо бат
бүх бол тэдэн цаг унтсан байна. Зүүдтэй одоо тэр тэдэн цаг унтсан байна гэх. Тэгэхээр шинжлэх ухаан бол айхтар хөгжиж байна. Нөгөө зүүдийг чи одоо бас бүгдийг тайлбарлах нь шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь бол бид нар ингээд нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй юм болгоныг байхгүй юм уу? Эсвэл одоо их тийм далдын юм уу ойлгохгүй юм гэж ойлгодог боловч эн чин аппарат мэдрээд байгааг бодоход биетээс бие зүйл байна шүү дээ. Тэр энэ утгаараа бол яг хөө бид нар зүүдэнд бас нэг юм айхтар далдын хүч нэг юм ийм агуу юм шиг юм ойлгох нь бас буруу өрөөсгөл юм уу гэдэг нь энэ жишээ харуулж байна уу гэж би бодоод байгаа. Тэгээ ер нь бол нэрээ яг таны хэлсэнтэй адилхан нэг лам одоо хүний би лекцийг сонсч байсан тэр хүнд гисэн л дээ. Ер нь хүн бол одоо хүчтэй байх тусмаа ерөөсөө зүтлэхээ болчдөг. Тэгээ ерөөсөө л бат одоо бүх унтж байгаа нь тэр хугацааны их болоод зүд одоо бага байдгаа гэж ярьд юм бэлээ. Тэгэхээр ер нь ингэж одоо ойлгож зүдийг хүлээж авбал арай жоохон одоо мухар гэдэг юм уу энэ юмнаас л бид нар салчвал зүгээр юм шиг санагдаад байгаа юм л да. Мухар гэхээсээ илүү мунхаг гэж л би хэлэхээр яад бол мэдхгүй. Мунхаг гэдэг чинь уул нь муу биш шүү дээ. Чиний мэдхгүй байгаагийн л нэг илэрхийлэл. Тэгэхээр бид нар яг уу гэхээр нойр гэдэг маань юу, зүүд гэдэг маань юу гэдэг энэ ухагтхүүнийг сайн мэдхгүй ойлгохгүй байгаа учраас л энд ингэж мухгаар итгэж тийм ээ тэгж байж байгаа юм. Тэгэхээр яг чиний хэлсэн зөв. Үнэхээр хүн хэдий ч нэг зүүдгүй унтчаад нь тэр хэмжээгээр илүү амарч идэг. Би хэлсэн шүү дээ зүүд бол тодорхой шалтгаанаас үүсэж байгаамаа. Яг зүудлээд ингэхээр чин амарч явах үед чинь чиний ухамсар тэр төвшнгөөсөө гарч амарч байгаа төвшөндөө хүрч чадахгүй байгаа учраас энэ үйл явдлуудыг мэдээд байгаа. Гэтэл гигантнууд хэлдэг. Сэрүүн байгаа чинь жинхэнэ амьдрал чинь юм уу? Эсвэл зүүдлээд байгаа чинь жинхэнэ амьдрал чинь юм уу гэдгийг чи мэдэхгүй шүү дээ гэж. Нэг Аштавакра Гита гэд судар байдгийн. За эртний судралдаа энийг Шри Рави Шанкар багш бас тайлбарлсан байдаг. Ер нь гигантнууд бол энэ судрыг тайлбарлсан. Тэр үедээ Будда ч гэсэн энэ судрыг тайлбарлсан гэдэг. Энэн дээр юу гэж хэлдэг гэхээр тэр их хаан зүүдлэхдээ юу зүүдлсэн гэхээр маш их ядуу болоод тэгэд нэг арай ч удаад нэг жохон талхны хэлтэрхий болоод тэрийгэ идэх гээд ингээд суусан чинь сууж хооронд нөгөө хэлтэрхийг нь шуу ирээд булаагаад авчлаа. Тэгээд арай ч олдсон талхныхаа өнөөс шуунаас хашгирч хагаад нөгөө зүүднээсээ сэрсэн. Тэгээд сэрсэн чинь хааны ордонд хурлаа удирдаад суужсэн. Тэгээд дараа нь ботсон маа. Миний сая тэр идэхимгүй ядуу байсан жинхэнэ би юм уу? Эсвэл одоо энэ хааны ширээн цугаад байгаа би юм болов гэж бодоод тэрнийхээ учрыг олох гэж гигантнийг хайж явж агаад Аштавакра буюу 8 согохтой гигантнтэй учирсан гэж. Тэгэхээр яг уу бид нар амьдралыг өөрийнхөө үзэж туулснаар ойлгож мэдэрснээр л хүлээж авч ухаарч итгэж үнэмсэж идэг. Саяхан би нэг Монголын бас энэ чиглэлээр судалдаг эмэгтэй телевизийн нэвтрүүлгийг сонсч ирсэн л доо. Тэгэд яриа нь бол надад бол их сонирхолтой байсан. Мэдээч тэр хүн өөрийнхөө судалсан өнцгөөс ярьсан судалж байгаа гэдэг чинь тэр хүн тэрэндээ итгэсэн гэсэн үг. Гэтэл миний судалдаг өнцгөөс тэр хүний яриа бол надаа арай биш санагдсан. Тэр яг зүгээр мэдээч аль нь зөв аль нь буруу гэдгийг би шүүх гэсэнтэй биш. Ягдвал амьдрал ийм баялаг учраас нэг өнцгөөс судлагдчих жахт тэр судлагдчих байгаа өнцгөнд хэсэг хугацааны дараа буруу гэж ах жишээтэй. Тэгвэл өнөөдөр буруу гэж байгаа зүйл хэсэг хугацааны дараа зөв болох жишээтэй. Тэгэхээр магадгүй хэсэг хугацааны дараа үнэхээр тэр зүүдний буюу далд амьдрал бидний жинхэнэ амьдрал байгаад одоо энэ сэрүүн байгаа амьдрал маань зүүд буюу хийсвэр амьдрал гэдгийг шинжлэх ухаан батлах юм лүү бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэр бол юу гэж ярьж ирсэн гэхээр ерөнхийдөө удмын доройтолд орцсон тийм учраас гээд нэг тэр талаар ярьжсэн. Тэгээд зарим юм нь л надаа арай жоохон биш санагдсан. Бид нар бас нэг үеийн үр гэж юм байдаг гэж би итгэж явдаг. Энийг зөвхөн бясалгал хийдэг энэ талаар судалдаг хүмүүс ш зүгээр энгийн хөдөөний хүнээс сусан ч гэсэн нүгэл үлийн үр буян энтер гэдгийг бол зүгээр л чөлөөтэй ярина. Тэгэхээр бидний ухамсарт бол нэг ийм ойлголт байна гэдэг чинь энэ оршижнал гэсэн үг. Тийм учраас бид яах ёстой гэхээр эхлээд өөрийгөө шинжихтэй
би яаж унтж ийн гэдгийг шинжих хэрэгтэй. Өнөөдөр үнэхээр шинжлэх ухаан бүх юмыг шинжлээд судлаад үнэн байна, худлаа байна гэд батлаад байна. Тэгвэл манай шүүгчлдэг гэхээр өнөөдөр шинжлэх ухааны үнэн гэж байгаа зүйл хэсэг хугацаанд дараа худлаа болно. Тийм учраас шинжлэх ухааны чандад гарч мэдэрч, чандад гарч ухаар тэрийг өөрөө хай гэж хэлдэг л дээ. Энэ нь шинжлэх ухааныг үгүйсгэсэн биш. Үнэн шинжлэх ухаан бол тодорхой төвшөндөө юмыг нээж гин. Гэтэл байгаль их нэнгүүт нь дахиад нэг өөр нууц юмыг гаргаал ирж шүү дээ. Тэгээд манай гişтэр нэг хүн ирээд ярьсан гэсэн би матер байдаг гэдгийг 40 жил судлаад матер байдаггүй гэж болж улаа гэж хэлсэн гэж ирлээ. Тэрнтэй адилхан өнөөдөр бид нар зүудний талаар ярьж лээ. Яг хөө зүгээр бидний төвшөнд бол энэ бол сонирхолтой сэдв боловч яг юуг нь бас сайн мэдхгүй судлагдаагүй зүйл л дээ. Өнөөдөр тэгтээ шинжлэх ухаан бол нойрыг судлаад яг чиний хэлсэн шиг тэр багжаар судлаад хүн ямар хоол идэхдээ яаж унтжээ, ямар юм бодохдоо яаж унтжээ, хэдэн минутын дараа зүүдэлж гэн энэ гэдгийг бол бас тодорхой хэмжээсээр бол хэмжиж гаргаж ирээд байгаа. Тэгээд шинжлэх ухаан ч гэсэн зүүд гэдэг бол амарч чадахгүй байгаагийн маш том шалтгаан байна. Яагаад амарч чадахгүй вэ гэхээр энэ хүн бол хүч дутуу байна. Хүчээ маш их алдсан учраас тэр алдсан хүч нь амрахт хүрэхгүй байгаа учраас тэр өндөр түвшиндөө буюу тэр амар тайван түвшинд хүрч чадахгүй байна гэдгийг бол дуу нэгтэй зөвшөөрч байна л да. Тэгэхээр бид нэр зүүдэнд ач холбогдол өгөөл энэ зөв зүүд, энэ буруу зүүд, зүүдээ манна гэхээсээ илүү зүүдгүй унтад сурах тал дээр л өөрийгөө бас бодлогожуулах, боловсруулах хэрэгтэй болов гэж бодож явдаг. Нэг ийм бас яриа байсан л да. Одоо энэ метафизик буюу энэ 70 талыг судалдаг хүмүүсийн дунд бүр нэг бүхэл бүтний групп хүмүүс байдаг. Тэд нар болохоор одоо тэр энэ зүүд эний талаар одоо мэрэгшин гэж хэлэх юм уу тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо зүүдэлж байх үедээ ухамсартайгаар зүүдэлж тэр нөгөө тэр үед одоо сүнс сүлд биенээс гараад ингээ аялахдаа одоо тэр аяллыг одоо гол одоо өөрийнхөө сэдв болгож тийм анхаардаг, бүр тэрэндээ их автдаг. Яг ухаантнууд бол хэлэхдээ ингэж байгаа хүмүүсийг их анхааралтай байгаарай. Ягаад гэвэл энэ бол нэг их тоглоод ах тоглоом биш. Нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө бидний яриад байгаа энэ амьдралаас юм уу өөрийн чинь мөн чанараас холдуулах юм аюултай гэж хэлжсэн санагдаж байна. Та энэтэй нэгдүгээр санал нийлж байна уу? Хоёрдугаарт ер нь энэ бясалгалч нь ер нь явж хийдэг хүмүүс, бясалгал хийдэг хүмүүст бол нэг тийм айхтар их удаан унтаад тийм ээ одоо нэг алжаал юугаа тайлаад ах шаардлагач байдаггүй гэж ярьдсан байлээ. Энэ сэдвийг өргөжүүлвэл ер нь яг уу үнэхээр бид нар бас өөрийнхөө мэдхгүй сэдв юм мэдхгүй тийм төвшинлөө бас хит нэвтэрч хэрэггүй. Тэрэн дундаа өөрөө сайн заагчгүй бол өөрөө багшгүй бол хэрэггүй гэж хэлдэг. Энийг би бас үнэн байх гэж боддог. Яг бол би бас бясалгалын багш игээд орон нутгаар энэ төр явж байхдаа тэр сэтгхүүн өөрчлөлтөнд орцсон хүмүүстэй дайралтж исэн. Тэд нар маань яасан гэхээр бас л тэр нөгөө очихсгүй төвшөндөө өөрөө мэдхгүй очсоноос болоод ухамсарын тийм гажуудалд орцсон байна гэдгийг бол би айгүй анзаарч исэн. Тэгээд тийм ч учраас энэ чиглэлээр одоо улам их судлах гэж бас шинжлэх ухаанч талаас нь үзэх гэж бас докторийн ажил хийж байгаа л да. Хоёрдугаарт бол үнэхээр зүүд гэдэг бол бас ч нэг оролдоод байх зүйл бол биш. Мөн хүн бясалгал хийдэг хүн их ирч хүчтэй байдаг учраас унтаад байх шаардлага байдаггүй. Манай багш одоо садгүрүү бусад одоо гэгэрсэн багш нар далаа багш энэ ч гэсэн их баг унтдаг, өглөө маш их хэрт босдог. Тэгээд тэр майн мэгзэм уншдаг гэд. Үнэндээ бид нар майн мэгзмийг шашны зан үйл гэж бодоод байдаг. Үгүй энэ бол өөрийнхөө эргэн тойрны долгион орон зайг өөрчилж байгаа дадлага. Тийм учраас би ч гэсэн тарин уншдаг. Манай өвдөөс ч гэсэн уншдаг. Харин тариныг яг өөртөө таарсан зөв таринаа зөв багшаасаа өвлж авах хэрэгтэй гэж өвдөөс мань хэлдэг байсан. Миний багш хэлдэг. Би бас энийг бол дагах ёстой болов уу гэж боддог. Нойрны хувьд бол зүүдний хувьд бол бид аль болохоор баг байлгах талаар яриад байгаа учраас яг стокер энийг баг байлгахад нөгөө л бидний хэлдэг зөв хооллох, зөв бодох, зөв хүмүүстэй байх гэдэг бол шууд нөлөөлдөг. Тэгээ хамгийн их нөлөөлдөг зүйл бол
өстой хүссэн ч бясалгал буюу өөрийнхөө сэтгэлийг удирдах жолоодох. Яг ингээд сэтгэлээ удирдах чаддаг хүмүүс чаддгүй хүмүүст ижил сэдвэр ижил одоо аимшигын сэдвэр ч юм ингээ юм ярихад чаддаг хүмүүс бол тэрийг ерөөсөө тоохгүйгээр шууд унтчихдаг. А сэтгэлээ удирдах чаддгүй хүмүүс нөгөөдгөө ч ургуулсан бодоол өөрөө сүулдэ бүр тэр дүрдэн орчоод ингээ унтаж чаддаггүй. Тэгэхээр бид яах ёстой гэхээр өнөөгийн цаг үед хин сэтгэлээ удирдах сурж байна, чадж байна. Тэр хүний амьдралаар амьдрч чадна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Баг зүйдлэн. Сайхан зүйдлэх гоё л доо. Гэхдээ сайхан зүйдч, муухай зүйдч энэ бол чамайг амраагаагүй зүйлээ гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй. Нэгэнт одоо зүүд нойрын сэдв ярьсныхаа одоо хүмүүс бол ер нь бол унтах талаар ер нь сошиалор ч гэсэн харж байхад унтах талаар, нойрны талаар, нойрны хугацааны талаар бол их бичиж хүмүүс тэр талаар хэтэрхий өрөөсгөл ойлголттой болцсон юм уу гэж энэ бол зөвхөн миний бодол. Яг үгээр одоо хүн заавал 7 цаг унтах хэвээр, эсвэл 8 цаг унтах хэвээр. Би өстө нэрээ тэдэд унтсан юм чинь заавал тэдэн цагт унтах хэвээр. Унтаж чадсангүй, би ерөөсөө энэ удаа унтсангүй гэдээ ерөөсөө энэ нойрны сэдв бол маш их чухал сэдв болоод юу нөгөө нойр амраах биш, энэ нойрны тухай бодол нь тэр хүнийг өөрийн бүр зовоогоод өвчин болгож байгаа юм шиг надад санагдаад идэг л да. Тэр тал дээр таны энэ яг үнэ. Хүнийг нойргүй байдал ядраадгүй. Энэ бүр бид бүр энд одоо тангад ном шиг чэйжлэгдэх шиг чэйжлэх хэвээр. Харин нойргүй хончлогсон бодол маань өөрөө ядрааж идэг. Би ч гэсэн одоо хувь хүнийхээ нэгэн л энэ ертөнцид амьдарч байгаа юм чинь заримдаа баг унтах, заримдаа бүр унтахгүй ажиллах шаардлага эсвэл одоо тэр нөхцлүүд бол үүсчихсэн. Тэглээгээд яана одоо нойргүй унтаагүй штэ гэд ингээд бодоод байдгүй учраас энэ маань надад ядаргаа болдоггүй. Хүн болгоо энийг мэднэ. Чи хамгийн хайртай хүнтэйгээ хамт байжгаад хамт байх нөхцөл бүрдээ тэр мөчийг нойргүй чамаагүй өнгөрөөж байгаа бол чи ядардаггүй. Гэтэл хамгийн дургүй зүйлээ хийж юм бол маш их унтаад боссон ч ядарч идэг. Тэгэхээр яг үгээр бүх юм бидний тэр талд байгаа ухамсарт байдаг. Тийм учраас бид яг зөвхөн тэр талд байгаа ухамсараа яг ил байгаа энэ биеэ удирдах чаддаг шгэ удирдах сурах хэрэгтэй гэдгийг цаг хугацаа биднэрт өдөр ирэх тусам хэлж өгöd байна шүү дээ. Тийм ээ? Бүхэл гигантнууд одоо оюунлаг бай, зөв бай, тэгвэл чи өөрөө золиос нь болоод ийн гэж. Тэрэндээ адилхан зүүдээ манаал, сайхан зүүдлэхээр одоо бүтнэгээл муухай зүүдлэхээр одоо бүтэхгүй байх гэж айгаад байна гэдэг бол чи яг үнэндээ амьдралыг таньж мэдээгүй байгаа гэх. Одоо боловсрлоор ярих юм бол чи бэлтгэл ангидл сурж байгаа хүүхэд байна гэж ойлгож болно. Тэгэхээр бид яг үгээр мэдээж хүн зүүдлсэн юм чинь хэрвээ санживэл бодлогүй л яг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ач холбогдол өгөхөөр зүйл биш ээ. Зүгээр л зүүд байсан шүү дээгээд өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Сайхан зүүдээс ч муухай зүүдээс чөлөөлөх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ тэх юм бол чи баг ядарна. Харин миний зүүд биелдэг юм чинь гэж хүлээгээд байх юм бол чиний тэр бодол чинь тэр зүүдийг чинь өөрөө биелүүлээд байна. Гэхдээ хвчлэн ямрыг биелүүлдэг гэ? Мууг нь биелүүлдэг. Сайн бодчоод за би сайн зүүдэлсэн юм чинь одоо биелэх байх гэж бодоод байхад биелдэггүй. Тэгсэн мөртлөө муу зүуд за одоо биелэндээгээд ингээ яагаад байна. Яг бол бидний өөрийн ухамсарын тэр нөгөө мөн чанар гэх юм уу тэмүүлдэг тэр төвшин нь муу руу татагдах нь хүчтэй байдаг. Тийм учраас бид яг үгээр сайн зүүдэнд ч муу зүүдэнд ч бити ач холбогдлог. Хэрвээ ач холбогдлог өгöd байгаа бол өөрийгөө би боловсроогүй мунхаг нэгэн байна. Боловсрох хэрэгтэй байна л гэж ойлгох хэрэгтэй. Мунхаг боловсрал гэснээс ер нь бас нэг одоо ухаантны хэлсэн үг санаанд орчлоо л доо. Их юм мэддэггүй хүн, их юм боддоггүй хүн харьцангуй одоо энэ аливаа зүйлд гэгэрх гэдэг юм уу энэ талаар явахдаа их амар дөт байдаг. Яг тэгвэл итгэл гэж юм том юм байдаг учраас тэг магадгүй одоо тэр одоо муу зүудний одоо домнууд байдаг шүү дээ. Одоо яавал одоо самны шүд тууглах мол энэ магадгүй нөгөө зүгээр л итгэдэг хүмүүст бол өөрийнхөө юугаа хүчээ өгдөг байх. Харин одоо одоогийн нийгэм бол да ялангуяа залуучууд бол их уншицсан
их юм боддог, өөрсдөө их мэддэг гэж боддог учраас тэр нь энэ итгэлд юм уу аливаа зүйлийг ойлгож хүлээж авахд бол ингээд хаалт болоод байгаа юм санагдаад идэв надад. Яг үнэ. Би ч гэсэн яг л чинийхтэй адилхан бодолтой явдаг. Одоогийн энэ шинэ үе маань маш их мэдээлэл донд, маш их мэдлэг донд хүссэн ч хүртэж чадчихээн. Мэдлэг өөрөө хүртээмжтэй болцсон учраас энэ мэдлэг бол сонирн биш болцсон. Тийм учраас сонирн биш болцсон учраас үр дүнгээ өгөхгүй байгаа байхгүй юу? Яад үр дүнгээ өгөхгүй байна гэхээр нөгөө миний итгээд байгаа итгэл маань өөрөө байхгүй байдаг юм гэж хүлээж авч байгаа учраас. Тэгэхээр нөгөө ёс мэдхгүй үнд ёр алдахгүй гээл монголчууд ярьдаг тийм ээ. Тэнгийн дотор уужим гээл ярьдаг. Тийм учраас үнэн хэрэг дээрээ хүн хэдий чиний мэдлэг одоо мэдээлэл бага байна. Тэр хэмжээрээ тэр хүн илүү их амар амгалан, илүү их хүчрхэг байдгаа гэж хэлдэг. Өнөөдөр ковид ч гэсэн зүгээр энгийн ард түмэн бол даваад гарчиж байна. Тэднэрт дархлаа байна. Харин тэр элит ард түмэн бол чадахгүй хяарч байна. Тэрний нэг жишээ нь бол одоо Европ гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг үгээр бид нар хит ийм хоол идэж болно, ийм хоол идэж болохгүй, тэгж усуу, тэгж энэ бол зүгээр л бас л биднийг төөрөлдүүлээд байгаа мая гэж би зүгээр хувь хүнийхээ хувьд хараад байгаа юм. Яг одоо чиний амьдралд ямар сайхан боломж вэ? Тэрийг чи зүгээр л өөрийнхөө мэдсэн мэдлэгийн хэмжээнд хүртээд хэрэгжүүлээд л тэгэл юу ч болсон зүгээр л сайхан өөрийнхөө амьдрал гэж хэлхийг хүсэж. Ялангуяа сүүлийн үеийн тэр одоо дэлхийн алдартай бизнесмэнүүд нас барахынхаа өмнө янз бүрийн цахаас ахлаа гэл янз бүрийн юмнууд яваад байна. Магадгүй тэгсэн ч юм уу ч юм уу бид нар мэдэхгүй ч гэсэн тэрийг уншихад бол бас нэг амьдралыг ухааруулах гэсэн нэг тэрэн донд байгаад байхгүй. Чи зүгээр л өөрийнхөө энгийн бай, энгийн амьдрал гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр энгийн байна гэдэг бол өөрөө маш их хүч юм. Хитрхи тэгж болно, тэгж болохгүй, энэ зөв, энэ буруу гэдээ ингээд байгтсан бидний хүч ингээд тарамдаад идэг. Энэс бол бид нар өөрөө сулдаад идэг. Тийм учраас бол зүудэн дээр ч гэсэн яг л энгийн зүудлээ мартлаа. Тэрийг заавал санах гайл хин нэгэнд ярьж өгөхгүй л ингээд их шаардлага байхгүй л гэж би бодож байдаг. Зүуднэр гэснээс түрүүн та Садгүр болон бусад одоо энэ мундаг хүмүүсийг хэлжсэн их баг унтдаг гэж. Тэгээд тэгсэн чинь саяхан бас одоо сошиал дээр нэг гоё сонир мэдээлэл харан би уншсан чинь тэр бас би сонсч ирсэн зүйл байлээ л дээ. Хүн 3-аас 4-ийн хооронд бол хүний одоо тэр нэг бурханлаг сүнслэг чанар нь их хөгжсөн байдаг учраас уг нь энэ үед босоод одоо нөгөө бясалгалыг хийж ивэл одоо жинхэнэ хамгийн тохирсон цаг үе 70 гişиг ч гэсэн би 3 цагт одоо босдог тухай сонсч ирсэн. 4 цагаас бясалгал нь эхэлдэг гэлөө тийм ээ. За тэгээд 4-өөс 5 гэд ингэ явсаар хагаад юу вэ би ч одоо өөрийгөө их гайгүй эрт тусдаг гэж бодсон чи бараг хамгийн босох ёстой цагийнх нь хамгийн сүүлд нь босч байгаа юм шиг тийм яриа байсан л та. Тийм би ч гэсэн манай багшийг Садгүрүүг 70 гişиг их эрт босдог, эрт бясалгадаг гэж сонсч ирсэн. Өөрөө ч гэсэн бясалгалын багш болохоо явж байхдаа бясалгалыг хийгээ явж байхдаа хичээл маань өглөө маш их эрт эхэлдэг. Тэгээ бас орой бол бас эрт унтдаг. Тэгээд яг хуу тэр орчин нь өөрөө им нийтийн нийгмийн амьдралаас тусгаарлагдсан орчинд учраас бол энэ нөхцөл бол бид нарт таардаг. Гэтэл бид нар ч бас хүний амьдралаар амьдарч байгаа учраас 4 цаг тусаал бурхантай уулзах чагааг л босчоол тэгэл өдөржингөөд нь харьяагаад байх юм бол бидний чадвар хүрэхгүй. Тодорхой тийм чадвар төрсөн үед бол болно. Сүүлийн үед бол манай багш одоо хитрхи хэрт босох шаардлагагүй. Ерөнхийдөө махан биенийхээ өөрийнх нь тэр мэдрэмжийг сонсож эрт босч байгаа үедээ юм амжуулж орой бас хэрвээ унтахгүй байгаа бол тэр цагаа зүү яах тийм ээ. Гэхдээ бас байгалийн цагаас нэг зөрчихгүй байвал зүгээр шүү гэдгийг хэлээд байгаа юм. Тэрнээс гадна лунатик гэж сонссон байх гэж бодож байна тийм ээ. Энэ бол өвчин гэж үздэг боловч энэ бол хүн ухамсарын өөр төвшөнд үйлдэл үлдээд байгаа. Гэхдээ энийг бол шинжлэх ухаан бол энийг өвчин гэж үздэг байгаа юм л да. Шүн босоод ингээ янз бүр юм ээждэг. Гэхдээ өөрөө тэргээ хийж нэгдгийг мэдтгүү ямар нэгэн хүч тэрийг удирдаад хийлгээд идэг гэж. Тэгээ энийг ч гэсэн би сонирхож яг юунаас үүсгэмлгээ бас сонирхож уншиж байж исэн. Орсуудын тал дээр бол илүү их давмгай ажилдаг шүү дээ тийм ээ.
Тэгээд энээс үндэслээд би бас юу гэж бодсон гэхээр бид ер нь сарны хэмнэлийг барьж ажиллаж амьдрах нь зөв юм байна. Манай монголчууд чинь малчны календар гээл шиний 1, шиний 2 гээл ингэдэг. Энийг би бас их зөв юм байна гэж боддог. Тийм ч учраас өөрөө одоо сүүлийн үед бас энэ сарны календарыг одоо илүү их амьдралынхаа хэв маяганд оруулж ирсэн. Жишээ нь шиний 8 гэхтэл хүний тэр одоо сарны нөлөөлөл нь дэлхийд их байдаг учраас усны давлгаа нэлээд өндөр болсон байдаг. Энээс л яг үгээр бидний эд одоо хүч маань биеийн дунд хэсэг буюу ходоод орчимд байх жишээ. Тэгэхээр шиний 8-нд яг үгээр бид нар чинь нэг гандан зул өргөөл мацаг эргэж ирээд байдаг. Энэ бол хүн харахад шашны мунхруулсан зан үйл юм шиг боловч үний эрэг дээрээ сартаага байгальгтайгаа холбогдсон асар их эртний уламжлалт амьдрахын зөв арга байна гэж ойлгож авдаг. Тэгэхээр шиний 8-д бол ходоодоо угаах, аль болохоор хөнгөө хоол идэх, зөв зан үйлийг хийх, сар бүтэн болонгууд маш их дэлхийд орцсон учраас усны давлгаа их өндөр болчтой. Энэ үед аль болохоор цэвэрлэгийг сайн хийж явах хэрэгтэй. Тэгээд сар холдоод эхлэнгууд яах ёстой гэхээр мэдээж усны давлгаа багасж байгаа учраас аль болохоор хүн энэ цэвэрлсэн бие хадгалж хамгаалахын тулд хоолн дээр анхаарах гэл ингээд манай уламжлалт бол их зөв аргууд байгаа юм л да. Тэр зүүд хүртэл яг сар нарны байралтай шууд холбоотой байдаг. Тийм учраас шиний 8, шиний 15, шиний 1, шиний 3-нд хордог зан үйлүүд байдаг. Хэрвээ тэрийг хорсныг мэдэхгүй байжгаад хийчихвэл яг уу ёс мэдгүй өнд ёр алдахгүй гэдэг шиг нэг нөлөөлөхгүй юм шиг боловч цаагаараа нөлөөлж идэг юм байна. Тийм учраас аль болохоор бид нараас амьдрахын энэ ухаанаас суралцаад өөрийнхөө амьдралд баг багаар оролцоод ивэл баг ядрах байхаа л гэж бодож явдаг л да. Хоёлаа бас энэ сэдвэр тусна бас дугаар хийвэл их зүгээр юм байна тийм ээ. За баярлалаа, нэвтрүүлэг маань дуусах гэсэн байна. Өнөөдөр амьдрах ухаан нэвтрүүлэг зүүд гэж одоо юу вэ гэсэн энэ сэдвийг хөндөж энэ асуултанд хариулахыг хичээлээ. За тэгээд амьдрах ухаан бясалгалтын багш Ган төгс багштай баярлалаа илэрхийлээд дараачийн олон сайхан одоо сэдвүүдийг хөндөж ярихаа илэрхийлье. За сонсогчдоо үзэгчдэд хандаж хэлэхэд манай энэ нэвтрүүлэг бол одоо Ган төгс багшийн болон манай радиогийн одоо пэйжэн дээр бол тавигдж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж хүмүүс сэтгэлдээ хэлдэг. Магадгүй бас шинэ сэдв, шинэ асуулт байвал тав хүн маань энэ пэйжэн дээр ингээд тавиад асуугаад сэдв хөндөх талаар зөвлөгөө өгвөл тийм ээ, бид нар бол одоо үргэлж тав хүнтэйгээ хамтрахад нээлттэй байгаа гэдгийг илэрхийлье. За ингээд дараачихаа нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзъя, баяртай.